Өнгийг эрэгтэй эмэгтэй хүүхдгээ 3 хуваацсан байт юм лээ. Уул нь болохоор өнгө чинь 3 хуваагддаг байхгүй юу? Өнгө болохоор бүх хүнд байхгүй юу? Би эрэгтэй хүнд цүнх өгөх гэсэн юм аа. Та тарунгийн цүнх байгаа гэдэг. Яагаад зэхэр өнгө болохгүй гэж шаарч юм уу цагаан байж болно шүү дээ. Өвлийн хөдлөлт шиг битээ байгаасаа илүү зуны хөдлөлт шиг байгаасаа гэж боддог. Зуны хөдлөлт илүү ангой өнгөлөг тэгээ илүү гоё өнгөлөг зүйлсүүдийг сонирхоосоо тий хар баруун зүйлсүүдээс татгалзаасаа. Тэгээд тэгэх юм бол бид дахиад илүү гоё өнгөлөг зүйлсүүдийг гаргаж ирэх боломжтой шүү гэж хэлмээр байна гэх юм. Баяна анх надаас цүнхэ оёод гэж гуугаа. Тэр баяна цүнхэ ойж өгөөд анхны яг хийх санаагаа болж ирсэн яг. Тэгээд энийг брэнд болгочвол гоё юм болоо гэж бодоод. Яг ямар материалаар хийх юм мэдэхгүй. Брэндүүдийн цүнхүүдийг хараад тэгээд гоё юм байна гэд өөрөө яг өөрийнхөө цүнхийг хийх хэрэг яг учраа ойлгохгүй. Ер нь бол би зүгээр өөрийнхөө хүснээр яг надад энэ хэрэгтэй гэд. Тэгээ явандаа болохоор яг учраа болоод бүх юмнууд нь ингээд ойлгомжтой болоод. Анх үсч хахад 150 сая төгрөгөөс үсчихсэн байхгүй юу? Тэгээ яг материалуудаа аваад тэгээ тэрүүгээр яг ихний цүнхнүүдийг гаргаж хийж эхлээд тэгээд яг тэрнээсээ ч одоо 3 жил үйл ажиллагааны тасралтгүй болцсон байна. Нэг удаа кофе өглөө ууж захтаа Лонго гэх кофе ус байх. Тэр нь кофений шот байхгүй юу? Тухайд лого нэрээ бодож ирсэн. Тэгээд нэрээ яаж өгөх вэ гэж бодож байгаа. Тэгээд кофе руу хараад бодоод байгаа байхгүй юу? Кофе руу хараад нэр яаж өгөх вэ? Нэр Лонго гэх өгчээ. Тэгээд яг тэр кофе шотныхаа нэрээр өгсөн. Тэгэхдээ одоо амар таалагдсан ш тэр нэр. Өдөр болгон л хийдэг цүнхээ. Яг өглөө босоод эсхүүрээгээл шин санаа орж шууд хийгээл. Тэр нь өдөр болгон шин санаа орж ирдэг л дээ. Ихэнхдээ бүцдэггүй. Тэгээд яг хуучнаа илүү дахиж сайжруулж яваад идэг. Эхний сайжруулсан загвар тулчаар яг дараач нь гарчих шаардлагатай болтгоо л доо. Илүү хүмүүст өнгөлөг тийм бүтээгдэхүүнийг санал болгохыг хичээдэг. Манай цүнхнүүд маань үндсэн 3 загвар байгаа. Тэр 3-аас бусад өөр загварууд маань маш цөөнтэйгээр гардаг байхгүй юу? Тэгэхээр илүү нүүрж байгаа хүндээ яг нэг спешиал загвар шиг ер нь бол тийм мэдрэмж өгөхийг зорддог. Хүмүүс амар дэмжиж идэг л та. Хэрэглэгчтэй худалдаж авч байгаа хүмүүс болохоор ингээд Монголд юм уу байдаг юм уу гэд гадаадаас хүмүүс авчихсан байхгүй Япон хүн авахад бас түнгүүд тэгэл шууд за би чадах юм байна гэл. Инстаграмаар нэг Япон хүн таарсан байхгүй юу? Манайхаас худалдаа авалт хийгээд тэгээ аваач өгөөд би сонирхоод асууж ирсэн. Та ингээд яаж манай цүнхийг хаанаас ингэ мэдчих авсан юм бэ гэсэн чинь манай ажлын хүн танаас цүнхийг үрдсэн байсан. Би эндээс Монголоос ингээд яг энэ цүнхийг болохгүй гэсэн юм аа. Тэгээ энд яг юм Япон цүнх шиг харагдсан гэд. Тэрний дараа дахиад 2-3 Япон хүн худалдаж авч ирсэн. Тэр хүний найзууд тах гэж бодож байгаа. Тэгэхээр яг хаа хийж байгаа загвар ч юм уу өнгөний хувьд Япон илүү стилтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бас ингээд нэлээд ойрхон явж байгаа юу гэх юм бол илүү Япон руу гарах ч юм уу тэнд бас борлуулалт хийдэг болчвол амжилттай байх болоо гэж бодож байна. Цүнхэн дээр технологийн шийдэл бол материалын дээр голцоо явдаг л та. Тэгээ илүү ууланд гарах тийм аяллаа цүнхүүд идэх байхгүй юу? Бус борооноос хамгаалсан бас соромжлогсдгүй материалыг илүү авч хэрэглэхийг хүсдэг л дээ. Борлуулалтын хувьд болохоор илүү сошиал платформуудыг ашигладаг. Тэрэн дээр Instagram, Facebook гэх мэтчлэн. Гэхдээ илүү Instagram дээр бид Лонго брэндийн илүү давангаа байдаг гэж хэлж болно. Борлуулалтын хувьд. Төлбөрийн хувьд болохоор дансны систем ашигладаг, бас QP ашигладаг. Тэгээ дансны системийн хувьд болохоор сул талууд авих байдаг. Дансны дугаараа хэлэх ч юм уу тийм байдлаар ер нь аюу төвхтэй байдаг. Сүүл QP-ийн системийг оруулж ирсэн байгаа. Борлуулалтын хувьд нэлээд амар байгаа. Жишээ нь хэрэглэгчдэр очиж хүргэлтээ хийснийхаа дараа шууд утсан дээр QP-ийнхаа зургийг харуулхад төлбөр хийчих боломжтой. Тэгэхээр заавал дансаа хэлээд байх шаардлага байхгүй. Ер нь тийм давуу талууд гарч ирж байгаа. Бизнесийн ирээдүйн төсөөлөх гэвэл эхлээд компани байгуулад дараа нь тэгээд зөвхөн том вебсайтууд дээр тавих. Amazon, Tapo, өөр юу гэдэг тэнд шууд эндээс надаас авах биш. Миний зөвхөн Amazon-аас авал дэлхий хаач байсан хүмүүсийг Лонго худалдаж авах хэмжээнд хүрэхийг боддог. Гэтэ баг болно л гэж бодсоч. Шууд эхэллээ. Шууд эхлэл гэж хэлсэн. Тэг ингээл шууд хийгээл зургийг аваад тэгэл Instagram пэйж юу гэдэг нэгээ шууд тавьсан дэр хэрэгтэй юм билээ. Өөр бодол баг байхгүй байл зүгээр. Бодол орж ирлээ тэрээс үйлдэл болох л гэж хэлэх баг. Тэгэл тэр үйлдэл болоо явчих юм бол тэр чинь цаашаа нэлээд хөгжиж явчихна. Бодлороо явуулах юм бол бодол явсаар байгаа тэгэл унтарч штэ. Тэгэхээр бити бодороо шууд хийж эхлэхээр үйлдэл болохоор л гэж.